За яг манайхаа үчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ийн их үчийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 4-ний лав гараг яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 09 минут болсон байна. Та бүхэнд хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн цоошин хөтөлбөрийг хүргэхээр 2 дугаар студиэс оройн цагийн үндсэн хөтлөгч Халиука болон хөтлөгч Уугнаа, найруулагчаар Эрдэнэ мөнх бид гурав ажиллаж байна. За орой минь үчийн минь. За нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хэрвээ байх юм бол сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байна. Өмнөх өдрүүдээр бид нар одоо унтлагын өрөөнийхөө гэрлийг бүдгэрүүлж байгаа насан туршидчдын түүхүүдийн тухай ярилцсан. Харин өнөөдөр болохоор унтлагын өрөөнийхөө цагаар өрөөнийхөө гэрлийг унтрааж байгаа сонсогчдоос ирсэн баг зэрэг аймаар эвгүй түүхүүдийн талаар ярих юм аа. За сонсогч таач гэсэн аймаар эвгүй түүхүүдэд явуулахыг хүсэх юм бол англиар arunbilag@mjlradio.com хаягаар явуулаарай. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгуулгаар сайхан мөчүүдийг сайн дарстаа Альпака болон яг л хайр шиг Маскулан оролцож байна. За баярлалаа. За үчийн минь төрөө. Үчийн минь дахиад үчийн минь. Аим шиг юм ярихтаа бэлэн үү? За би бэлэн байна. Өнөөдөр миний энд сууж байгаа шалтгаан манай Алукагийн хоолой нөвтчихсэн байгаа. Тийм болохоор бас хань болоод хажууд нэг хамтран өртлөгч байх ёстой гэд шийдвэрлэсний үндсэн дээр би өнөөдөр Алукад хань болоо сууж байгаа. Тэрнээс ш одоо би оройроо шилжээгүй үндсэн өөрийнхөө хуваартай нэвтрүүлгүүдээр байгаа тийм ээ. Харин тэгээд манай уунагчд бүр ингэ яаж чад үнэн сэтгэлтэй тийм. Ахын дүү сэтгэл уунаа. Ахын дүү хоолой нь бүр амар болчихж байна. Хоолой ч бүр ядран би ахын туслая да. Тэг хүлээж байгаа тэгэд хамтарч бас хөдөлцөөд ингээд бас дүүгээ кайрлж аваад маш их баярлалаа. За баярлалаа. За би эхэлж хөө. За тэгээ өнөөдөр манай дээр ингээд яг өнөөдрийн сэдв маань аймаар буюу одоо баг зэргийн тийм эвгүй түүхүүдийг уншиж танилцуулах юм байна шүү дээ. Тэгээд энэ arunbilag@mjlradio.com хаягаар явуулсан эхний загтлыг би уншиж өгье. За шөнийн мэд шонхруудаа. Би Солонгост амьдардаг юм л да. Ер нь жоохон энерги энтер мэдэрдэг төрлийн хүн байгаа. 3 дахь бэлгийн нүдтэй л гэдэг юм. Удамдаа бас нэг удгантай. Яг саяхан тохиолдсон юмаа бичих гээд хэвтэж байна. Одоо энд яг шөнийн тэг 2 цаг, тэг минут, тэг 6 минут болж байна. Уржигдрын урд өдөр манай хажуугийн байрны машины зогсоол дээр шатсан машин байхыг орой дэлгүүр явж байхдаа харчих ба. Тэгээд стори хийчихгүй юу? Хөршийн машин шатсан байна гэд. Тэгээд яах вэ? Зүг зүгээр байсан. Тэгтэл өнөөдөр нойр хөрөхгүй тийчилж нэг юм унтлаа. Гэтэл гинэт манай нойлын хаалганаас нэг шатсан юм шиг болчихсон хавхар хүн намайг орноос унгаагаад инээгээд чирээд байна гэж зүүдлээд муухай ойрлоод сэрлээ. Тэгсэн мөртлөө буцаад унтчихж. Гэтэл дахиад байхгүй. Яг тэр зүйл дахин давтагдаад би ч ээжээ ааваа авраараа гэж орилоод байлаа. Тэгэл мэддэг маань мэгзэм уншаад сэртэл бүр орноосоо унаж чирэгдээд унтлагын өрөөнийхөө хаалганы тэнц ирсэн гинэ. Боо ямар юм бэ? Тэгээд буцаад унтах гэсэн чинь болтгүй. Нөгөө хар юм харагдаад. Тэгэхэр нь босч арцгангаар хариулаад хаалгуудад ашуурдаад арай гайгүй тайвшаар твтэж байна. Тэгээд санан нөгөө сториг архивнасаа устгаж санаа амарлаа. Гэхдээ тэр машинд хүн өгсөн үгийг нь би мэдэхгүй байна. Би зүүдэлж байхыг бодвол өгсөн юм шиг. Айхгүй ч айгүй гэдэг шиг маш эвгүй юм боллоо шүү гэсэн байна. Ямар эвгүй юм бэ те. Энэ одоо өөрлөгөө татна гэж байдаг юм болоо тиймэрхүү одоо эзэнгүү болчихсон сүнс юмнуудыг магадгүй одоо энэ хүний зүүдээр одоо стори хийгээд тэгээд тэрийгэ тавьчихсан те. Тэгээ шөнө унтчихад зүүдэнд нь орж ирнэ гэхээр яалтчгүй нэг өөрлөгөө татцсан юм гэж би бодож шүү. Тэгээ өөрөө бас нэг айгүй энерги мэдэрдэг хүн гэж. Харин тийм мэдрэмтгий хүн гэж. Би бас нэлийн энерги мэдэрдэг хүн байхгүй юу? За. Тэгээд хэрвээ та анзаарсан бол би ингээд нөө лаасаагаад. Тийм. Ингээд ерөн суугаад идэх бас жоохон. Би ч улаацаад идэм юм гэж боддоо.
Тий. Тэгэхээр яг энерги мэдэрдэг хүмүүс чинь нэг тийм сөрөг энергитэй ч юм уу нэг өөр нэг ертөнцийн чимш нэг юм муухай зүйлийг мэдрэхээр ялангуяа нэг шөнө мөнийн цагаар орой өчийн цагаар яалтчгүй мэдрэгддэг. Тэгэхээр яг л шууд ингээл ар хүзүний одоо тий ингээл ус босно гэдэг шүү дээ тий. Хар өсөж байгаа юм. Тий, яг тэрийг би ингэж амар өөр дөр тусгаж мэдэрдэг. Тэгэхээр энэ залуу бас яг л тийм юм байна. Тэгэхээр одоо чамд одоо жишээ нь энэ мэтийн иймэрхүү тохиолдол байдаг юм болов уу? Байна. Зүуд мөдтэй холбоотой эсвэл бодиттой харс үүдсэн ч байдаг юм. Би хэлж болдог бол юу вэ? Би нэг хальт дуртай заяа. За. Гадаадд байхдаа нэг гүүрний доор одоо нөхөртөөгөө ингээд маш олон километр явж чад гүүрний дээр амрыдаа гэж удаад амарчихгүй юу? За. За тэр замаасаа гараад. Тэгэд яг гүүрний доогоор яадаг нь амарж байгаа нь яаж байгаа юм бэ гэхээр усгүй гүүрэлтэй. Зөвхөн нөө үер мүер буусан тохиолдол одоо үерлдэг. Тэгэд яг тэгэл тийшээ ороод машина зогсоогоо шүн дунд нэг 2-3 цаг үед болчихсон байгаа. Би чи юм мэдэрдэг төрлийн манай болохоор хэр оргийн юм дээр ингээд нэг бас итгээд идэх хүн биш л тэгээ сүнсэнд ерөөс итгэдэг. Тэгсэн чинь би арцгийг л цойлоо эндээс явъя нэг л тийм сонирн байна гэсэн чинь манай хүмүүс мэдэрсэн. Тэгээд надад ч гэсэн амар тухгүй чамааг айлгана гэж хэлж чадсангүй гэд дорхноо бас тэгээ явчихсан. Тэгээ сүүлдээ танаа хүн бас мэдэрсэн байх гэсэн үг шүү дээ. Тэгээд айчин гэд надад хэлээгүй. Тэгээд дараа нь яг тэр хавийнхаа газраар бас нэг хүмүүсээс ч юм уу тосгоныхноос нэгэд там яриагийн сонссон чинь тэр гүүрний доор бас нэлээд хэдэн жилийн өмнө хүн амны хэрэг болж исэн. Тэгээ юмтай гэж боддог. Гэж хүмүүс нутгаараа боддог, хардаг тийм газар байсан байж таарсан. Тэгэхээр нутгийнхан яриад дээрээс нь тэр нутаг орны яриа нөхцөл байдал болж өнгөрсөн юмыг мэдэхгүй тоо хоёроор анзаарна гэхээр бас л айгүй харин тийм газар байсан байна. Ер нь одоо яг энэ тохиолдол шиг монголчууд сүнсэнд даруулна гэж ярьдэн шүү дээ. Зүүдээ нэг хар дар зүүдлээд ингээд сэрчиж чадахгүй. Зүүд бодит байдал хоёр ялгатхаа байдаг ч юм уу. Тийм тохиолдол байдаг шүү дээ. Би ч нөгөө ихэр өдөөгөө нэг аял зугаалж явдаг болохоор яг энэ тэнд хоноглох газрыг сонгоно гэдэг бол бас тусдаа асуудал болчих жоохгүй. Тэгээд нөгөө бид нар тэгээ яг энэ дээр энэ тал дээр жоохон цээрлээд манай аялын багийнхан ерөөсө нар шингэхээс өмнө хоноглох газар очиж тухалдаг байхгүй. Тэгэхгүй нөгөө жоохон зам хорооч гэдэг юм уу цагтаа баригдаад жоохон явчихвал бүрхийн газар хаана хонж байгааг мэддэггүй. Тийм шүү дээ. Тэгэхээр гууж алга дамжих нь уулын орой хүн тавьдаг явдаггүй газрууд юу байх нь мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ тохиолдолд найзууд хажууд хийчихнээл орилоо сарвалзаал тэгээ бочирч буцаж унж чадахгүй ингээд байж яах мэйжхийг л харж исэн болохоор бид нар бүр сүлдэргээ заваалаа. Итгэн унтаж газраа сонгож ий гэж тохирдیں۔ Тэгээ монголчууд ер нь хэдэ бас айгүй мэдрэг ард том юм болов шүү дээ. шүү дээ. Айгүй мэдрэмжтэй зэн совинтай далд тийм ертөнцөж үнэхээр байдаг бол тийшээгээ бас холбоо харилцаа байдаг нь байхгүй байлаа гэхэд бас мэдрэх юм юутэй те орон зайтай гэж би бодоод идэг шүү. Та түрүүн бас сүмсэн даруулна гэсэн шүү дээ. Тэрний тал дээрээс надад тохиолдсон бодит кейс байна. Гэхдээ дараагийнхын түүхэнд холбоод ярьчих тийм ээ. За тэгээ. За ер нь ингээ хоолоос үзүйд ороод аимшиг юм ярихаар ер нь зөгцөөд шүү дээ. Тийм шүү дээ. Номоохоо сайхан. Би одоо чамайг дагаад бас аимшигын түүхэндээ бас орогдоод номоохоо яриад байна шүү дээ. За хоёлоо нэг хамтрагч байгууллага танилцуулаад байна. За тэгээ. За өнөөдөр манай хамтрагч байгууллагаар сайхан мөчүүдийг сайн дарстай альпака оролцож байна. За энэ альпака дарс нь дэлхийн шилдэг 20 дарс үйлдвэрлэгч орны нэг болох Чил. Чилийнхаа номер 1 дарсны брэнд юм байна. За Чил дарсны салбарт ерөөдөө экспорт борлуулалтаараа ер нь тэргүүлэгчдийн нэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ганц Чилтэй гэлтгүү дэлхийн маш олон орны зах зээлд маш их эрэлттэй байдаг ийм дарсыг одоо хоёулаа танилцуулах гэж байна. За Чилийн газар зүйн онцлогтой холбоотойгоор Андын нурууны цаст оргилоо сайлж буусан эрцээр баялаг тунгалаг усан үзмийн талбайг тэтгэж жимсний амтыг илүү тод цэвэр болгож өгснөөр альпака дарсыг чанартай амттай болгодог юм байна л да. За түүнчлэн номхон далайн сэрүүн салхи нь өдрийн халуун, шөнийн сэрүүнийг төгс тэнцвэржүүлж усан үзмийн байгалийн хүчлэгийг нь хадгалж өгдөг гинэ. За ийхүү байгаль цагуурын хосгүй зохицол нь жимсний тод амт зөөлөн бүтэц тэнцвэртэй хүчлэг бүхий дарсыг бүтээгч өгдөгөөр үнэхээр онцлогтой. За тэгээд альпака дарс нь бүх сүлжээ болон хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Тэгээд хэрвээ илүү тодорхой мэдээллийг авахыг хүсэх юм бол Facebook хаяг нь англиар Alpaca Wine Mongolia гэдэг хаяг болж байна. Одоо ингээд нөгөө Мартин аим болох гэж байна. Залгаад цэргийн баяр болно да. Ер нь 3 сар чинь бас баяр ихтэй сар шүү дээ. Тэгэхээр яг энэ дарсны сонголт байх нь
зөндөө байдаг. Дээрээс нь сонголтоо бас хэрхэн хийх вэ гэдэг дээр манайхан энэ болжгүй л энэ альпака дарсыг сонгоод хэрэглээд үзээрэй те. Бусдаас ялгарах тийм өөрийнх нь тийм онцлог байгаа. Тэгэд энэ 100% жимсэрэ гэдгээр онцлогтой. Дээрээс нь хагас хураа зөөлөн энэ танинтай гэдэг юм байна л да. Тэгээд энэ 6 үндсэн төрөлтэй юм байна энэ дарс. Тэгээд энэ 6 үндсэн төрөл нь би одоо дандаа гадаад руу авчихсан болохоор одоо чи уншиж танилцуулсан дээр бах тий. За. Нэгдүг нь болохоор улаан кабернет гэж байгаа. Хоёр дахь нь мерлот, дөрөв дахь нь кабернет, савигнон мерлот хоёрын одоо зааг нь гэсэн үг. За, тав дахь нь болохоор цагаан шардонай, зураг дахь нь болохоор розе гэдэг дарс байгаа. Миний хувьд болохоор би розед үнэхээр дуртай. Яг бол нэг юм sparkling цаанаас нэг гоё чихэрлэгч юм шиг гоё sparkling байдаг та тийм тааламжтай. Тэр үнэхээр гоё болохоор розег болохоор би хувьдаа эднийхээс авч уудаг юм. За тэгээд өнөөдөр манайтай хамтран ажилласан сайхан мөчүүдийг сайн дарстай альпаката баярлалаа. За баярлалаа. За миний дараагийн хүргэх түүх нь болохоор ингэжээ. Би нэг юм бичмээр санагдаад амар түүх гэх үү, миний түүх гэх үү. Би ээжтэйг нэх дотн хүн биш л дээ. Манай ээж ааш муутай, гэр орны ажилтай муу, шудраг нэрийдлэр олон хүнийг гомдоож явсан байж магадгүй. Энэ нь надад ямар хамаа байх вэ? Өөрөө олж уншвал ойлгосоо доо л гэж хүсэж байна. Би яг хэцүү цаг үе төрсөн гэхээсээ илүү эцэгийнхээ нийгэмд буруу өгч биднийг ялдаг үед төрсөн. Эцэг хариг хууж намайг зодчнууд нь харин ээж минь бол хаяад гараа явчихдаг байсан. Нэг тийм халамжгүй хүүхэн байсан. Одоо бодоод байхад аавын арх уудаг гэсэн шалтгаан бас тэр байж болох юм. Нэг зүйл болсон юм аа. Эхийн талын хүргэн хүн тутгалуулж нас орсон юм. Гэртээ тийм нэг том толтой 3 хаалгатай шкаф байсан санагдаж байна. Ээж яахав ажил явдлын тэрийг нь хийж гүйцэтгснийхээ дараа гэрийнхэн тэр толтой шкаф заазуур гэх мэт юмсыг гэртээ чирч авчирч байсан. Тэр үедээ би 6 дугаар ангид байлаа. Би ямар палиар шуналтай юм бэ гэд тэр толь руу нарахаар л эвгүүтэд дандаа хааж унтдаг байсан. Тэр цагаас хойш эцгийн элдв ааш гаргах нь улам ихсэж, толны өмнө байн хэрүүл болж, эцэг их хоорондоо хэрэлдэхдээ намайг зодохдоо гэд дандаа тэр толны өмнө бас намайг тэр шуналтаж авчирсан заазуураараа заазуурдаж байсан гэж боддоо. Амар юм тий. Тэр нэгэн муухай өдрөөс хойш би эцэг ихтэйгээ хизээч харьцгаа болсон доо. Одоо болтол уучлж чаддаггүй, уучлахгүй ч гэж боддог доо. Би эцсийн эцэст эцэг ихээ сонгож төрөөгүй. Ийм эцэг ихийн хүүхэд болж төрсөндөө гутардаг. Хүмүүс мууч сайнч эцэг их чинь гэдэг үг байдаг та. Үгүй би бол уучлахгүй. Дараа нь сонсох нэ шуналтай авгаа тэр шкафыг хайсан ч гэлүү яасан ч гэлээ бүх мэд гэжээ. Хараа энэ түүхэн дээр одоо юу гэдэг энэ хүний түүхэн дээр гарч байгаа тэр шкаф гэд яг намайг баг байхад байдаг гэсэн шкаф яг мөн юм шиг санагдаж байна. Хуучны 3 хаалгатай орсон шкаф байдаг шүү дээ. Мебель артай. Том. Яагаад ч юм том жижиг янз янз л байдаг. Манай эмээг нь бийдэг гэсэн байхгүй. Тэгэд эн чинь хоёр талаараа хавцтай толтой. Хавцтай толтой гэх тий. Том толтой тий. Яагаад ч юм яг шөнө оройн цагаар ингээд урдуур агуурны явахаар нөгөө давхар дүрс харагддаг болохоор надаас айгуу тийм эвгүй мэдрэмж төрүүлдэг байсан яг. Тийм. Ер нь монголчууд ч толтой харьцахтай айгуу цэгтэй харьцдаг байхгүй. Ялангуяа тэр нөгөө буйны ажил явдал болоод айл гэт гашуудлаа болтой шүү дээ тий. Тэгээ нөгөө хүмүүс тэр айлаа нөгөө сэтгэлийн буйны одоо хавар нэмэр хандваа өгөх гээд ингээл орж гарахад хөвчлэн тэр шилэн бүрхүүлтэй шилэн гадруутай юмнуудаа бүтээчихсэн байдаг шүү дээ. Тэгэхээр чи ерөөхдөө тэр тойл чинь ерөөхдөө одоо сүмсүүдрийн бийжих харагдах тэр гүйдэл явдланд таарж яадаг тэр юм ингэж одоо мэлми нэгцэн хүн гэж ярьдаг да. Тийм хүмүүст харагдах гадаг. Эсвэл хүнийг яг тийм үед эрчийн энергийн сороод байдаг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр яг энэ саяны загтлын эзэн ёстой л нөгөө миний түүх үү, аимшигын түүх үү мэдэхгүй байх гэсэн би ч бас миний түүх талдаа юм байна. Гэхдээ тэр алга болсон одоо айлын тэгээ тэр ажил явдал болсон толийг гэртээ авсан гэдэг бол тийм монгол хүний хувьд бол их цээртэй үйлийг тэр гэр бүлийн хүмүүс хийж дээрээс нь тэр толны өмнө тиймэрхүү юмнууд яана гэдэг чинь толтой харьцах монголчуудын харьцаа хандлага бол жоохон цээртэй байдаг. Энэ утгаараа бас жоохон эвгүүцмэр л сонсогчтой.
би бас бодчихлаа л да. За тойл айлаас авна тий. Ямар нэгэн том жижиг хэмжээ нь хамаагүй шүү дээ тий. Айлаас толийг нь чирж өөртөө хэрэглэх гэртээ оруулах айл эсвэл хүүтэн мэс тийм ээ. Гэртээ оруулахыг би амар цээрэлдэг төрлийн юм. Зөв. Ер нь тэгдэг. Оруулахаа өрөөл одоо тэр хүүтэн мэс улаан мах энэ төр оройн цагаар орж байгаа мах энэ төр чинь тий. Цээртэй байдаг шүү дээ. Тэгэхээр монголчууд яагаад цээрлээд байгаа ахуйтай, зан заншил соёлтой холбоотой магадгүй тэр сөрөг элдв энзийн энерги мэдрэмж тэр үйлзэд долгионы эртнээсээ мэддэг байсан шаард юм билүү тийм биз дээ. Тий. Тэгэхээр тойлтой холбоотой тойлонд хүний дүрс ойж харагдах. Харагдах ёсгүй зүйл харагдах. Эсвэл хүн өөрөөр харагдах ч гэдэм үү. Хүн тойлны тусгал чинь янз янз байдаг шүү дээ. Гоё харагддаг тойл байдаг шүү дээ. Хүн өөрөө гоё харагдаад байдаг. Өөр тойлонд харахаар тааламжгүй харагдаад байдаг. Тий. Тойлны найрлагандаа байд юм уу? Тойл гэдэг одоо чухам юу гэсэн тий. Тийм шүү дээ. Гээд бодохоор бас их сонин л юм байна. Их сонин тий. За энэ бол үнэхээр бас айхтар тий. За дараагийн загтал. За сайн байцгаана уу. Өөр тохиолдож байсан нэгэн зүйлээ бичье. Би Хятадд сурдаг байхдаа эхний жил ханц чийжлэх гэж маш их ядардаг байсан үе. Ядаргаанд ортлоо хичээл ном гэж явж байгаад хичээлийн амралтаараа Монголдо ирээд ядаргаанд орсон хүн яах вэ? Эмнэлэгт хэвчээж сайхан эмчилгээ хийлгээд амраад буцъя гэж бодоод улсын нэг эмнэлэгт таньдаг хүнээрээ яриулаад хэвтгэр боллоо. Тэр эмнэлэг эмчилгээ сайн гээд байсан юм. Цаг давчуу сургууль руугаа буцах хугацаа богино байсан болохоор таньдаг эмчигээ яаравчлуулаад тэгсэн нэг эмч маань тасагч суулгаар байхгүй байна. Чамайг дээр ор гартал сэхээний өрөөний хажууд нэг жижиг өрөө байгаа. Тэнд ор тавиад оруулъя гэхээр нь за тэгээд ороод хөвтлээ. Тэр жижиг өрөө нь сэхээний өрөөний заалнаас гадна цаад талаараа бас ордог давхар хаалгатай байсан юм. Сэхээний өрөө тэр хоёрын дунд хаалга байхгүй болохоор сэхээний заал тэр чигтээ харагддаг. Өдөр 12 гэж эмнэлэгтээ очиад эмчтэй үзүүлээд эмчилгээгээ бичүүлж аваад үдээс хойш эмчилгээ эхлээд тусал тариа им тан гэд хийлгэж эхлээд л би ямраад уу эсвэл эмчилгээ нь үйлчилсэн үү мэдэхгүй нэг мэдсэн нам унтчих. Эхний өдөр юм мэдгдсэнгүй. Хоёр дахь өдөр нь сэхэнд байсан нэг хөгшин ах өнгөрөөд тэр ахыг морг руу аваад явсан тэр үйл явдлыг харчаад жаахан айлаа. Бас хичгэллээ. Тэгээд л өнгөрлөө. Би нөгөө эмч рүүгээ залгаад энэ сэхэний тасагт эвгүүн байна. Дээр тасагт ор гараагүй юу гэж асуусан чинь өнөөдөр уг нь нэг өвчтөн гарах байсан юм аа. Шинжилгээний хариу муу гараад эмнэлгээс гарахгүй болчлоо. Эмч нь ор гарангуут чамаа шууд шилжүүлээ гэж байна. Хоёр дахь өдрийн оройхон нэг залуу хагалгаанаас гарсан юм. Тэгээд ухаангүй хүнийг ортой төрж орж ирээд сэхээний орлоо шилжүүлж хөвтүүлээд байж байсан. Нөгөө залуу нь яасан юм мэдэхгүй. Эмч цөлөгч нар сандралдаж гүйлдээд тэр хаваар бөө юм болоод л. Энэ бүгдийг хараад сэтгэл нэг л сонирн болчихсон. Айгаад юусоо унтж чадахгүй байж байгаад оройныхоо эмчилгээг хийлгчээд унтваа. Тэгсэн шүн дунд салхилаад гинэт сэрчихлээ. Гайхаад би цонх онгоолгоогүй тэгээд салхи хаанаас ороод байгаа юм бол гэж бодоод өрөөгөө тойруулаад харсан чинь цонхноос цагаан чүүл шиг юм дэрвэдэл буугаад ирсэн. Миний хөвтөж байсан орны яг урд талд доор шалан дээр 5 юм уу 6 настай гэмээр эмэгтэй хүүхэд гинэт гарч ирээд шалан дээр суучихсан нэг юмар тоглоод байна. Би тэрийг хараад л хөдөлж ярьж чадахгүй дууж гарахгүй болсон. Үхтлээ хайгаад нүднээс нулимс гараад тэгсэн тэр охин гинэт над руу харснаа. Игчээ хоёулаа цог тоглох уу гэж авсан. Би яг босохдоо зэрэгцээд оройхон хагалгаанаас гарсан залуугийн бие нь муудсан уу яасан мэдэхгүй баахан залгаатай байгаа аппаратных нь юмнууд дугараад цовлогч нар гүйлдэж ирэхэд нөгөө охин тэр чимээнэр гинэт алга болоод миний биеч тавираад хөдөлж эхлээд би шууд л уулчихсан. Тэгээд айгаад юун ахиж унтах гэрийн лүгөө залгаад би энд унтаж чадахгүй байна. Ирж намайг аваач гэдэл уйллаа. Тэгсэн чинь манай эгч шал нойрмог утсаа авснаа. Юу вэ? Цагид болж байгааг мэдчихээн үү? Шүндэл болж байна. Яаж очих юм бэ? Ядаж өглөө 8 гээд очие. Чи нэг жоохон хитгэн цаг дэвчээчих гэсэн. Тэгээд уцаа тасалсан. Цагаа харсан чинь үүрийн 5 цаг болох гэж байна. Би тэр үед ухаангүй байсан залуу л намайг авралаа даа л гэж боддог. За хитрхийн урт болчихлоо. Дараа юу босныг нь дахиж бичнэ. Тэр охины сүнсийг харснаас болж миний сүнс зайлаад тэрийг мэдэхгүй явсаар хичээл рүүгээ буцаад зөндөөл зүйл араараасаа болсон.
Сүнсэн зайлчсан хоосон биеийг муу юм амтахгүй дагдгийн гэж үний юм байлээ гинэ. Яа ямар амар Яа. тий. Цонхноос цагаан чүүлэн Чүүшин хийс чунж орж ирээ тий. тий. Тэгснээ одоо ингээд юу юм болоог харсан чинь жоохон тоглоод суучсан гэж. Хам тоглие. Амар. Та төсөөлдөө яг ийм зүйл бодтой өөртөр чинь тий. тохиолдож байна. Би нөгөө төрийн байгууллагад ажиллаж байсан шүү дээ. Аа. Тэгж тэв сүнстэй газрууд энэ сүнстэйг нь тэр сүнстэйг нь гэсэн яриа зөндөө бишгүй байж идэг л да. Тэгээ ер нь одоо ингээд эмнэлгийн байгууллагуудаар ялангуяа хуучны төрхүүд ч юм уу хуучны сэхээ одоо гимтлийн эмнэлэгч гэдэг юм уу те яриануд байдаг та. Угаасаа яг тэр тасган ч юм уу тэр коридор нь тэр өрөөнд сүнстэй штэ гэдэг. Би хөвсгөлд төрж өссөн мөрөн сумд мөрөн хотод төрж өссөн гэж ярьдаг та. Манай тэнд Далааван гэдэг одоо коллеж гэх юм уу сүулдэ ингээд коллеж болсон юм сургууль байсан. Хуучин болохоор төрх байсан байхгүй хүүхдийн төрх. Түнхтэй зарим нэг манай ангиас шилжсэн хүүхдүүд Далааван коллеж руу шилжээд дунд ангиасаа тэнд суралцаад байж хата зөндөө ол юм ярьдаг. Тэгээд юу вэ гэхээр яг ингээд хичээлийн цаг 6:30 6:10 гэл дуусангууд нь зарим нэг хүүхдүүд үлдээл. Давтан одоо юу гэдгийг давтлага авах сонгон хичээлд үлдэх гэл байдаг юм байна л да. Эсвэл зарим нэг хүүхдүүд бүр шөнийн 8 9 цаг хүртэл оройн 9 цаг хүртэл ч юм уу заал аваад тэгээд гарахтаа ингээд уртаа нарийнхан коридороор ингэж дагаж явсаар хагаад ингээд яг ингээд хаалга руу гараа явдаг. Яа тэр урт коридор мартаж ямар юм бэ? Тийм. Тэгвэл яагаад ч юм би ч аим хав шүү дээ. Зарим нэг хүүхдүүд галзуурчсан тохиолдол бүр бодит кейс бүр болж исэн зүйл. Яг бол шатныхан дээр буулна ч юм уу шатны нэг хуучин одоо ингээд дээшээ доошоо өсдөг юм Оросын шатнууд байгаа шүү дээ. Тэрний доогуур ингээд хүүхэд байлдаг. Эсвэл өлгийтэй хүүхэд ингээд час гээл байлдаг. Тэр нэг давхрын бүр шатны доотын гурвалжин доо. Тийм. Тэр нэг чи эвгүй шүү дээ. Час гээл байлдаг. Тэгснэ зарим нэг жижигрүүд нь байнгын солигдоод идэгсэн яасан гэсэн чинь нун хуучны төрхтэй холбоотой юм уу эмхтэй хүн гээд өлгийтэй хүүхэд бүүээ гэд дуулаа ичдэг гэсэн. Одоо ингэ бацсан чи бүр хамаагүй шараас босч штэ. Тий. Би нөгөө төрийн албанд ингэ байж ах чи харуул манай шөнийн жижүүрийн бүрэлдэхүүн маа бас тиймэрхүү юмд их өртөжсэн юмуд тоглодог байхгүй. Шөнийн ингээ үүрэг гүйцэтгэе байж хаад одоо өвлийн цагт шууд араас боосон. Тэгээд нэг жоох ингээ дуг хийгээд ингээ яаж хаад хүн түлхэж унгахад ингээд хажуу чихэн дээр юм яриад уснээс суулгаалаа нэтрэгээд тиймэрхүү нүдээс зөндөө. Тэгэхээр чинь одоо бүхэл бүтэн төрийн албаагч цол форумтай хүмүүс тийм юм их худлаа ярина гэж байхгүй. Тийм тэгээд яг энд ийм байд юм байна дараа нэтрэгээд ярьж байгааг инсан ингээд сонсоод тэгээд тэр үуч одоо айгаад иж болохгүй. Дэмжээд иж болохгүй. Үгүйсгээд иж болохгүй. Тэгээд яг тиймэрхүү юм чинь ямар ч нотлох баримт элдв энзим байхгүй болохоос тэгсийгээл цуу дам яриа болгоод дуусгаж байгаа юм чинь. Иргэдээ ингээд монголчуудын дунд яг юмрхүү бодиттой биелээ олцсон ч юм шиг яриа түүхүүд маш их байдаг тий. Маш их байдаг. Тэгээ ялангуяа ингээд харцсан сонсцсон юмнаас айгаад цэрвцэн тий гүйдэл дайруулсан хүмүүс маань миний бас нэг сайн найз бүр ингээд нилээн бас сайн зайран бөө юм байхгүй юу. Тэгээ намайг очиход ингээд одоо юу гэдгийг надад тусаалаач намайг авраач би ингээд хар дараад болтгоо би унтаж чаддгүй гэсэн хүмүүс зөндөө очдөг. Тэнгүүт ингээд яг онгодоо буулгаа тэр үнийг хараад тий ингээд ингэсэн байна тэгсэн байна гэд хэлгээр яг ингээд таарч тохироод идэг. Тэгэхээр ингээд ботхоор ийм зүйл үнэхээр байдаг юм байна. Бид нар болохоор за нэг итгэл бишрлээсээ хамаарат ч юм уу тий эсвэл бол зүгээр дам яриа болохоор сүнсэнд итгэдэг байхгүй шүү дээ. Өөрөө их л үзүүд бодлоо явж байгаа. Тэгэхээр яг л хүн хүндэл байгаа. Тэгвэл яг өөрөө үзэж туулаад ирэхээр энэ бас л үнэхээр л амар байгаа байхгүй юу? Тийм. За миний одоо дараагийн түүх орж ийн тийм ээ. За. Сайн байна уу? Өөр тохиолдсон зарим явдлаа баг багаар бичгээр шийдлээ. Би 2011 оноос эхлэн янз бүрийн хин юмс хардаг болчихсон юм. Хамгийн сүүлд гэхэд сая 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлүүгөө орох гээд дээшээ 5 давхар руу шатаар гарч явсан юм. Манай хуучны 5 давхар байр болохоор лифт байдгүй юм л та. Тэгээ 4 давхар 5 давхрын зааг шатны амардаг хэсэгт манай хажуу айлынхч нилээн ядруухан над руу хараа зогсож байсан. Тэрхэн үед юу ч ботоогүй хажуугаар нь явж өнгөрөхөд хойноос миний дөө чи манай хаалгыг тогшоод өгөөч. Манайхан хаалга тайлж өгдөггүй. Гэхээр нээ хийх юм бодсонгүй тогшож өгөхөд өөдөөс хамар цоргим арц ганганы үнэр хүндэртгэхэд л би хажуу айлын ихч маань өнгөрсөн мэдсэн юм да. Хажуу айлын ихч маань нилээн уудаг нэг уухаараа хэд хэдэн хоног явчихдаг байсан юм.
Тэгээд л би нэг юм бодлохгүй гуйсан юмыг нь хийж өгөөд өөртөө 3-4 хоногийн хар тарсан зүйдээ дуудсан юм да. Яа. Амар энэ тий. За. Эхэндээ ч яг ихч зүүдэн дээрээд ихчийн дүү манай гэрийнх намайг тоохгүй байна гэд гар барьж уйлдаг боллоо. Тэгсэн 3-4 дэх хоногоос ихч бүр манад орох гэд тайраад хаалх нүтэд эхнэр хүүхдийг минь айлгаад байна гэж зүүдлээд би бүр зүүднээсээ сэрч чадахгүй нилээн хэцүүхэн зүүдлэх болсон юм. Тэгээд 4 дэх хоногийн шөнө 2 өнгөрч байхад би гинт сэрчгсэн. Тэгээ босож 0 ороод буцаад гарч гартал ихч намайг бох шиг болоод би ухаан алдчихсан. Буцаад гартал ихч манай өрөөний гадаа зогсож байдаг юм байна. Би ч дотроо за намайг дагаад ороод иржээ тийм маргааш багштаар очие доо гэж ботхын завталгаа намайг бох шиг болоод би ухаан алдчихсан. Нэг сэрсэн чинь эхнэр маань бүр айчсан. Хайраа чи явж зүүдлээд байгаа юм уу? Юу болоод байгаа? Чи юу хүнтэй арцалтаж аваад байгаа юм бэ гэд зогсож байхаар айлгахгүй гэсэндээ явж зүүдэлсэн байх уу гэд өнгөрлөө. Тэгээд маргааш өглөө эртхэн найзынхаа багш үздэг хүн дээр очиод өөрт болоод байгаа юмаа хэлтэл багш чулуу татиж үзснэ. Аргагүй чамаас бүтэхгүй хүмүүстэй нийлээд дэвтээс харахад хүртчихгээд гэрлүүгөө харж яваад зуурдаар өнгөрчихсөн юм байна штэ. Арг гэр нь хойтхын сайн хийгүү уншуулаагүйгээс болоод тэнгэртээ дэвшиж чадахгүй хорогдоод байгаа юм байна. Тэгээ чи харж мэдрээд байгаа болохоор чамаар хүслээ биелүүлэх гэж чамайг дагаад байгаа юм байна гэсэн. Тэр өдөртөө би цул өргөөд багшийн өгсөн хангыг гэр орондоо утаад талигаачийн охинд нь үнэн учраа хэлээд талигаачийн хойноос буян сайн хий бас цул сайн өргөө гэртээ хорогдоод байна гэж хэлээд гайгүй болсон юм да. Энэ явдлыг бодоод үзэхэд өнгөрсөн хүмүүсийн хойноос буян сайн хийж зул сайн өргөх ёстой, зул сайн өргөх хэрэгтэй юм байна шүү гэж ойлгож авсан даа гэнэ. Яа энэ яг төөрчсөн юм байна тий. Сүнс гэж одоо үнэхээр байдаг бол энэ төөрчсөн сүнс. Эзэн бийгүү болцсон. Тэгээд нөгөө араас нь засал намын сайн хэлгээгүй ч үт юм ингээд гаццсан сүнс байж тарах гэдэг тий. Намайг яг төрийн албанд ажиллаж хахад нэг гэрээ байгуулах гэж ирсэн энгийн байгууллагын захирал нь манай өрөөнд орж надтай нэг цай угаа ингээд сууж яснаа. Зургатаар нөгөө нэвтрүүлгийн доогоор нөгөө нэг титрийн зар гэдэг үл урсдаг юм үсгэн зар явдаг шүү дээ. Тэгсэн тэн дээр нөгөө хуучны эд идлэл хөдөлж аваа өндөр үнээр хийцэн тийм зар явж ирсэнийг уншиж л дээ. Тэгээ уунадраа та энэ ер нь хуучны эд идлэлийг ер нь хэр сонирхтой вэ? Тэглээ надаас. Нөгөө тэр компани захирал ах маань би сонирхдаггүй шүү дээ. Нэр нь жоохон надад эвгүй санагдаад байдیں۔ Жишээ нь одоо нэг хүний хэрглэж исэн хит утга би авлаа гэхэд хийцэн сайхан үн хийцэн гоё чам байлаа гэж бодоход тий. Гэтэл тэр хүн хідэн амтны амийг тэр одоо хутгаараа ийгүүтэж ийсэнийг би яаж мэдье. Тийм биз дээ. Тэр хутга хаана хинд одоо айлгаж ичээж явсан ч юм уу сайн уу энерги даалгасныг би мэдэхгүй. Тэгэхээр тухайн цаг үедээ байсан тэр юмыг би энд одоо чирч өөрөөтөө лай үрэх дургу гэж би хэлдэг байхгүй. Тэгсэн чинь өөстө яг зөв шүү наа чинь. Би танд нэг сонин өөрийнхөө юмыг яри хүнд ингээ ярих зэрэг итгэхгүй хаа. Бүр яг манай төрсөндөө тохиолдсон явдал. Би өөдөө манай төрсөндөө тохиолдог бол би ч итгэхгүй гэдэг байхгүй. За яасан ингэ гэсэн чинь шинэ байранд ороод тэгээд байрандаа нөгөө нэг арцгүй жуугуулъя те нөгөө нэг жаврын гаргах элдв энзийн цээр хор байгаа бол тэрийг хариулъя гэд юуны сангийн бопер авч гинэ. Зах дээрээс. Гэрүүлэр явж байгаа нэг сангийн бопер аваад арц юугаа ганга ангутгах нэг асаач ийгээд тэгээд сангийн бопер авчиад гэртээ ингээд арц хүчээ уугуулаад тэгээд унтсан шөнө нь хар тарц зүүдэлсэн гэнэ одоо сүнсэнд даруулна гэдэг шиг ихнэр нь тэгээд за ямар мохоо зүүдлөө гэдэг эхний шин тоохгүй өнгөрч гэтэл энэ шүүд энэ зүүд нь 3-4 өдөр дараалан зүүдлэгдээд унт хоолгомд л зүүдлэгдээд сүүлдээ бүр нөгөө ч унтаж чадхаа байгаад тэгээд шүн унтаж чадхаа байхаараа өдрийн цагаар ингээ жоох ингээл дуг хийхтэн л нөгөө зүүд нь орж ирдэг. Юусэл нойрыг хандахгүй сахиж байгаа л ороод ирдэг. Тэгээ бүр сүүл рүүгээ нөгөө зүүд нь илүү өнгөтэй, илүү тийм баяжмал амтай болоод яг тэрийн зүүдэнд анзаараад байна гэж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд унтахаасаа хүртэл хөтлөө яагаад гэрийнх нь хүртэл ингээд 50 биш 7 онсон гэж байгаа байхгүй. Тэгээд лам мам нэтэрэ гэж уншуулаад гэр орондоо авчираад ингээл байдаг. Тэгээд өлегтэй юм болдгоо. Тэгсэн чинь зүүдэнд нөгөө сүнс гэдэг юм тэр ирээд байгаа юм чи энэ номыг уншуул гэдэг номны нэр хэлсэн гинэ. Тий. Тэгэхээр нөгөө чи ингээд сэрэн гутлаа хэлсэн номыг санаад ингээд сонсголоороо бичиж аваад надад ийм ном уншуул гэдэг юм аа гэд
Тэгээ маргааш нь гандан дээр очиод энэ ном байдгүй гэдгсэн чинь энэ номыг яах гэж байгаа ингээд лам нь гайхсан гинэ. Нэг бүртгэл хийдэг лам нь. Үгүй одоо би ингээд 7 хоног зүудлээд ингээд тэгээд энэ зүудэнд ингээд энэ номыг уншвал гэд намайг шахаад ингээд байна гэдгсэн чинь наа чи нөгөө хаалттай буюу хориотой ном гинэ. Хөгсдгийг сүнсийг ингэж хөгжүүлдэг ном гинэ. Тэрийгэж мэдхгүй бичиж авсан, тэмдэглэж авсан байгаа байхгүй. Тэгээ зүудэнд нь тийм юм хэлсэн. Энэ номыг уншвал гэд. Тэгээд нөгөө лам нь болохоор энийг уншихгүй хориотой. Энэ сүнс хөгжүүлдэг ном. Хаалттай зан үйлийн ном байгаа. Бас яасан. Тэгэхээр энийг уншуулахгүй та нар ийм зүүдийг ярьж байгаа ч үнэн бол нэлээд тэр одоо итм чадaltaй мэдлэлтэй юм хүмүүсээр явж над засал ном хаялгая гэсэн байгаа байхгүй. Тэгээд нэг одоо хайж явсаар байгаад нэг нэлээд сайн толгоол ам олж аваад тэгээ уучраад юугаа хэлээд яасан чинь сангийн бопер авсан уу? Хуучны эдэдэл юу авсан гэд. Сангийн бопер авсан гэж тэрийг аваад тэр гэд. Тэгээ тэрийг ингээд авчиад ингээд үзээд нөгөө шинжиж үзээд ном уншаад бөөн засал масал хийгээд. Тэгсэн чинь нөгөө сангийн бопер нь шинэ мэт боловч ингээд ёроолыг гаргаад ингээд үз. Доор нь ёроол ингээд бүр тагтарсан олон жилийн тийм арц ганганы суурьтай байсан байгаа байхгүй. Тэр хүний юм байгаа биз. Тэгээ бүр ингээд тэр үнийг говхолж үзүүлсэн гэж байгаа. Энэ олон жилийн настай хуучны эд байна. Энэ дотор эзэн байна. Энэ одоо хүний юм байна. Тэгэхээр энийг одоо засал номыг хийлээ. Та нар одоо энийг авч яваад тэр хөдөөлдөг газар яг хүн хөдөөлүүлж байгаа юм шиг буйны үлийг хийгээд тэгээд хөдөөлүүлээд эргэж ирээд тэр буйны ажлын дараа болдог бүхэл зан үйлийг хийдгээр нь хий гэсэн байна. Тэгээд хийгээд 7 хоног өстө янзын сайхан амарсан гэнэ. За боллоо бүтлээ гэд. Тэгсэн чинь ахаа 7 хоногийн дараанаас ахаа зүтгэдэд эхэлсэн гэнэ. Тэгээ нөгөө лам дээр очиод яагаад тэгэлээ гэж. За одоо би барахгүй. Ингэж байгаа бол би дийлэхгүй. Та нар өөр газараа явгаад. Тэг ингээ явсаар байгаад түрүүний хэлдэг тэр бөө зарим хүн дээр очоо бөө зарим хүн нь бас бөөн цээрэлж илтвэнс дургуучж мургуучж ижил гатуу зан үйл хийж ижил арай гэж нэг ивент нь оруулсан. Ста юу юм бэ л шүү гэж ярьжсэн. Гинт тэр санаанд орчлаа. Амар юм бэ. Тэгэхээр юм гэж яахад учиртай бац. За хоёлаа дараагийн хамтран ажиллагч болго танилцуулах юм. За. Яг л хайр шиг маскулан. За. Монгол импекс концерн 1989 онд Герман улсад үүсэн байгуулагдсан 36 жилийн түүхтэй. За 89 оноор тийм байна те. Хараг 40 36 жил тийм байна. Ингээ түүхтэй энэ маскулан брендийн 9 төрлийн бэлгэвч 5 төрлийн чийгшүүлэгчийг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. За. Дэлхийн 100 ер нь 60 гаруй улсад маскулан гэдэг энэ бэлгэвчийг хэрэглэгдэв юм байна л да. Жинхэнэ герман чанар 100% натурал резинээр хийгдсэн. Ер нь тэгээд чанартай бэлгэвч үйлдвэрлэхийн тулд өндөр чанартай түүхийд ашигладагс гадна маш өндөр тийм үйлдвэрлэлийн наривчлалын хүрээнд бэлгэвч үрийг яг электрон аргаар шалган худалдаанд гаргадаг. Ийм онцлогтой байна. За чанарыг нь одоо дараах 6 аргаар шалгадаг гинэ. За. За нэгдүгээрт болохоор бэлгэвчний бүрэн бүтэн байдлыг шалгах. За харж шалгах, дүүргэж шалгах, сунгах туршилт хийх, хагарах хүчийг хэмжих туршилт мөн сунгах уртын хэмжилт гээд эдгээр төрлүүдээр ингэ шалгаж гаргадаг юм байна. За энэ талаар бол би өчигдөр бас нэлээд бас дэлгэрэнгүй ингэ тайлбарлаад ярьсан л та. За тодорхой болон бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүргэж тэ. За герман стандарт бүтээгдэхүүн хөгжүүлэхээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, эцсийн хэрэглэгчдэр очих хүртэл бүх детайл буюу наривчилсан тэ. Детайл дээр нь анхаарал тавин ажилладаг юм аа. За мэдрэмтгий, товруутай, үйлдэлтэй товруутай, нууц хэрэгтний хэлбэр төгс зохицсон хэлбэртэй анатомик, XXL буюу том хэмжээтэй, илүү цуцаан хантай, экстра дабл гээд шар, ягаан, ногоон гэсэн 3 төрлийн өнгө болон жимсний үнэртэй. Эдиш нь гоёмсог алтлаг өнгөтэй маш нэмгэн буюу 20% илүү нэмгэн бусдасаа POR буюу пөр зэрэг 9 төрлийн сонголт хийх боломжтой байгаа юм байна. Төрөл бүр хайрцагт дотроо 3 ширхгээр болон 10 ширхгээр гэсэн савлгаатай байгаа юм байна. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол 1819 23 дахиад 1819 23 гэсэн дугаараар залгаад лавлаж авч болох юм байна. Тэгээ мэдээж бүх эмийн сангуудаар мөн хүргэлтээр авах боломжтой. Вебсайтаар бол City Farm цэгийн CU-гийн бүх салбар GS25, Номин, Walmart, Overage Supermarket, Kose, Banana Mall гэдэг дэлгүүрүүдээр бас онлайн шопоор худалдаа таалагдж байгаа юм байна. За тэгээ яг л хайр шиг Максулаанда баярлаа. За баярлаа. За би яг таны яг ярьж байгаа дээр бас нэмэрлэе гэж бодсон л та. За. Юу вэ гэхээр
гэхээр за яг ингээд хүн чинь ингээд бид нар чинь хаяа даа ч юм уу хүн амьтан ингээд гараа шооддаг да. Тэгэхээр бид нар ингээд баар руу ороод ч юм уу эсвэл олон түмний архис одоо дарс сарахад хүртэж байгаа газар бол мэдээж сөрөг энерги байждаг. Тэн тэгэхээр чи янз бүрийн дэв зэтгэр ч юм уу те бэж л байдаг юм байна л да. Тэгээд яг юу болж исэн бэ гэхэд манаа нэг найз надтай хамт манай тэр бөө найз дээр очие гээд би яац юм гэдгсэн чинь за сүүлийн хэд хоног найз бүр хар дараад хий юм хом хараад болдгүй чи нэг бөө найзтай гэсэндээ намайг нэг аваад очооч гээд тэгэхээр яасан гэдгсэн чинь хамаг хөс ингээл одоо юу гэдгийг хар үлс цувраал тий шөндөө унтчих чадахгүй одоо унтахаас хайгаад идэх боллоо унтахаараа л хар дараал нэг юм хурж ирээл намайг ингээл хөөгөөд л зүүдлээд тах юм. Тэг гэртээ хүртэл тухтай байж чадахгүй нэг юм тал байгаад байгаа юм шиг санагдаад байна гэд. Тэгэхээр би за тэгээд одоо тэгээд найзтай хэллээ. Маань найз байгаамаа. Чи очиод ингээд надтай хамт очие гинэ. Миний найз тус ургаж чадахгүй, үзэж хараад өгч чадахгүй гэж чи за одоо тэгээд мэдээж тийм хүмүүс ч одоо тэгээд үнэхээр нэг хэцүү байдалд орчихсон зовж зүтрээд явчих хүмүүсийг үгүй гэхгүй штэ. За аваад ир гэд. Очиод үзүүлсэн чинь чи ингээд тэрэн дагуулсан явж байна. Чи яах гэж тэгэд одоо тэдэн одоо юу гэдгийг 2 нарны өмнө ч юм уу 2 сарны өмнө ч юм уу те ягаад тийшээ ингэж орж яах гэж тэгж хайхтар их усны тэнд очиж наргиж уусан яах гэж тэр хөрсөн дээр сууж ингэж бүх юм нэлчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нүд чи би тэгсэн шүү дээ би тэр гол руу ингэ найзуудтайгаа хамт ингэж явж байгаа дараа нь баардаад ингэ тэгээд гисэн чи хараа чи тэндээс юм чирээ таваад ирсэн байна. Тэгээд яасан чи за ингэ ийм хар үл хийнэ те тэгээд миний чи ингэ салгана гэд баахан уйл мүл хийгээд угаасаа л мундгал бөөгийн хувьд болохоор үнэхээр мундгал та тий тэгээд нэг салгаж нэг санааг нь амрааж нэг юм тохиолдол байна. За тэгэхээр тэрэн дагнаа гэдэг зүйл чинь бас байдаг юм байна. Тий хүнд одоо шүглэн чих юм уу дагна тий. За нөгөө зүйл нь болохоор манай төрлийн ихч нөхөр нь хорт хавтраар олон одоо юу гэх юм бэ олон сар зовж байгаад ингээд өнгөрчихгүй юу. Тэгээд ихч маань ингээд 49 хоног дотор нь ингээд гэртээ ингээд унтаж өвтг гэхээр нэг гэрт байдаг л байсан л та. Тэгэхээр ингээд яг орой 12 гэхэд гисэн заяа. Яг ингээд шүн дунд болонгууд л яг ингээд өдрөг орохоор ингээд зогсож яддаг гэсэн. Би тэгээд та зүүдлээ том яа та. Тэгээд яаж юу харагдах вэ гэхээр яг ингээд талигаач ингээд цээж нь биесээ дээшээгээ яг ингээд бодтоор харагддаг. Доошоо юу ч байхгүй. Хоосоо. Тэгэд над руу ингээ хараад юу ч ярихгүй ингээл яг над руу хараад яг хөвтөж байгаа орлоо хараад хөвтөд идэг. Зогсоод идэг. Тэгээд их чинь ингээд их чинь одоо галзуур хийнаа л байна. Гэт заяа. Тэгээд буруу хараад хөвтчихдэг гинэ. Тэгээл нөгөө цулын нас аачихсан байгаа шүү дээ 49 хоног дотроо. Тэгээд за ихчээ та болгоо байж юм шүү. Ном зам уншуулаач ингэж тэгэж гэд. Тэгээд бас хит хоног нилээн шаналж байжгаад тэрийг хэлэхгүй бас нэг 7-8 манцсан байгаа аахгүй өнгөрснөөс нь хойш. Тэгээд дараа нь гинт ажил дээр пэр гэж гүйж ирээд чи бас тийм найзтай эцтэй нэгчтэй туслаараа ийм болоод байгаа гэд тэгж хэлээ бас нэг тэгж бид хоёр бас нэг бөө мөгөөр явжсэн удаа байна. Тэгэхээр тийм тохиолдлууд үнэхээр гардаг юм байна лээ. Тэглэг байх. Тэр нэг түрүүний тойлгийн ярьлаа шүү дээ тийм. Манаа нэг зөвөр найз өсгөө идэв байхгүй юу. Тэгсэн чи тэр бас л ингээл зовлон жаргалаа яриад ингээд сууж захта бас нэг өнд үзүүлэх болж гинэ. Тэгсэн чинь бүр тийм сонин тийм хар домын шулмын ч юм уу гэмээр нэг тийм хүн дээр очисон байгаа байхгүй үзүүлэхэд тэгсэн тэр хүн яг шулм шиг хийрэмэрэтэй тэг бүх гэр орныхны юм хармаар тэг нэг цаанд нэг тийм мухрын булангийн илүү өрөөндөө айгүй нэг тийм том тойлтой гэж байгаа байхгүй. Тэг тэр өрөөнд нэг гэрэл мэрэл ирэхэд астдаг. Тэгэл юусэн нөгөө тэр манай тэр найз хүүхнийг ерөөсөө гой сайхны магтаал. Жист үнэхээр гоё юм байна. Ингээл хүзрийн мэрийг тавиал хумс хургийг хараал арсын тэмтэрч үзэж мүзэл. Тэгснэ чи манай энэ тойлонд хараач. Манай энэ тойлонд ингээ харахаар хүний мөрөөдөл хүслэн биелдэг. Чи нааш орж ид харж л та. Чи аяйгүй гоё харагд. Чи тойлонд өөрийгөө хардаа ямар гоё хардаа гэж байгаа байхгүй. Тэгээд нэг очи үзэхэд хүн шахаад гэрт орж ирчихэд гэрээ ийдсэн тэгээд ахаар за тийм үгээд тэгснэ гинт нэг л болохгүй санагдаад за яах ингээд би бүр ууралч болдгоо идүүцэж байгаач мэдэгдэж болдгоо өстой нэг тайван аргаар яах юм бэ хичээ за зүгээр гисээр байгаад л болиулсан гэж байгаа бүр ингээд амар тэр энэ тойлонд л харж байгаа мэдүү чи энэ тойлонд ямар гоё харагдчихсан гэж бодож байна гэдэг гулаан цам тойлонд тэгэхээр тэр тойл гэдэг эрчимтэй тэр нэг сонин орон зай
Хэрвээ хүн одоо яг тэр өөртөө ашигтайгаар ашиглаж чадах юм бол бас нэг тийм сонин хар томынх нь тэг багаж хэрэгсэл ч юм уу тий. Тийм сонин сордог, ховтдог, харуулдаг яадаг чи нэг тийм шид орших гээд байгаа байхгүй тий. Тойл угаасаа хамааралт гэж бодчихлаа тий. Ялангуяа хүний сүнсэн би илүү тэр нэг даалд ухамсар гэж юм байгаа шүү дээ тий. Тэрлүүл ингээл үйлчлдэг ер нь бол одоо ингээд аимшигын кино нуудч байна уу тий. Аимшигын түүхүүдийг ингээд сонсож байгаад ихэвчлэн бас нэлээд тойлтой холбоотой маш айхтар аимшигын түүхүүд байдаг шүү дээ тий. Тэгэхээр тойл одоо айлд бас их хэмжээгээр ч юм их томоор байна гэдэг бас их айхтар надад нэг тийм тухгүй мэдрэмж төрүүлдэг юм. Эйгөө би бас тойлноос жоохон цээрлэж жоохон жийлгэж явдаг. Гэцүү. Гэхдээ тойл гоё л доо тойлтой зогсох сайхан л да. Гэхдээ л цаанаа л нэг яадсгүй сонирн байдаг юм аа. За сүүлийн цагтлаа уншчих уу. За тэгээ бид нар цаг байгаа юм нариулагчаа. За Японд орой ажиллаа тараад нарийнхан хоёр талаараа модтой жаахан харахгүй замаараа би ялахдаг юм л да. Нэг хэсэг нэлээд ажил ихтэй унтаж амрах цаг баг. Би нэлээд сулдсан үед алхаж явтал ардаас монголоор нэрийг манд дууддаг юм да. Миний нэрэнд Япон хэлэнд байдаггүй үсэг байдаг болохоор японочууд тэгж цэвэрхэн дуудаж чадахгүй. Гайхаад эргэж харах гэснээ гинэт нөгөө сүнс чөтгөрний болов гэж санаанд ороод чихвчээ зүгээд дуугаж ангалаад алхлаа. Тэгсэн чинь дуу гинэт явхаа болоод ардаас дахиад л миний нэрийг монголоор дуудлаа. Би чинь бурхан шашингүй хүн болохоор ээжигээ бодоод л дуудаалд л цаашаа хурдан алхлаа. Араас миний нэрийг дуудсаар л байна. Намайг ямар гүргэр болгооч гэж бодсон бох уу. Ээжигээ дуудаад явсан болохоор нэр дуутахаас өөр хортой юм болсонгүй. Гэртээ ирээд ээжтэйгээ ярьж арцгаан гуугуулад л тайвширсан да. Дараа нь тайвширчхаад тэр сүнс монгол сүнс байсан юм болов уу, Япон юм болов уу? Монгол байлаа гэхэд яаж намайг энэ газрын мухраас олчих вэ? Эсвэл монголоор тийм цэвэрхэн ярьдаг Япон хүний сүнс байна гэж баймааргүй юм гэдэл их л олон зүйлийг бодлоо. Одоо болтол хариултыг нь олж чадаагүй л байгаа. Ер нь тэгээд энэ тэнд юм хомтаа тааруул ээжигээ сайхан бодоод ээжтэйгээ дотроо ярилцахад нэг их юм муу юм болтгүй юм билээ гэсэн мэн хураа. Хураа. Энэ гэхдээ бас их сони те. Японд явж байгаа монголоор те. Одоо таныг ингээд одоо ил үсгтэй нэрэнд нь орсон хүн байх гэдэг чинь Японд монгороо гэдэг чинь ил үсгийг хэлдэг гэсэн чинь. Японд явж идэл халюка гэдэг бас юм шүү дээ тий. Тэг уул нь одоо ил үсгийг хэлэхгүй халюка гэх юм биш үү нэг тиймэрхүү маягаар дуудах гэдэг шүү дээ. Нутгийн аялал тий. Тэгэхээр яг цэвэр монгол хүн одоо би чиний нэрийг дуудаж байгаа юм шиг араас нь удаа дуудаад байгаа яваад байна гэдэг бол тэгсэн мөртлөө гүйцэж ирдэг. Хүн бол одоо учир явдлаа хэлээд тэгмээрийн тий. Энэ бас их л сонин тохиолдол байна тий. Тэгээ монгол хүн гэдэг чинь угаасаа айж цочиж имэхээр ээжээ гэж дуугаад шүү дээ тий. Энэ бол нэг ослын бодлын бас харин тийм. Энэ бол маш том хамгаалалт. Тийм шүү. Ээж гэдэг хүн бол тэгэл бурхан юм аа гэдэг тэр байхгүй юу? Тий. Өнөөдөр үнэхээр одоо монголчууд сүнслэг ертөнцид итгэдэг. Монголд одоо бөө мөргөлийн гэж маш том тийм зан үйл байгаа орон зай байгаа. Энийг үүсгдэг нь ч бий, дэмждэг нь ч бий тий. Гэхдээ энэ заавал бөө мөргөл гэхгүй монголчууд үнэхээр сүнслэг ертөнцийг хүлээн зөвшөөр буудын шашныг одоо дийлэхэн шүтдэг тий. Гэхдээ аль шашинд энэ сүнс хар хорон юм бол байж л байдаг. Тэгэхээр энэ сүнслэг ертөнцийн үнэхээр байдаг юм бол хаа байсан харь орондч бай. Хүн ээжигээ, аавыгаа энэ сайхан яах юм бол үнэхээр тэр сайхан ертөнцөөр аав ээж нь эндээ сайхан аждэрж байгаа ч гэлээ гэсэн сэтгэлийнхэн дээр хамаг илч бүлээн гэрэлгийг нь өөртөө хамт тэнд байж л байгаа юм тий. Монголчууд ялангуяа эмэгтэйчүүд маш их зүүн бэлэгтэй штэ. Үнэ. За тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн унтлагын өрөө нэвтрүүлгийн одоо яг 3-5 гарагийн тий бас нэг аимшигын түүх ярьдаг ингээд цаг маань өндөрлөж байна. Сонсогч таач гэсэн аймаар эвгүй түүхэдээ явуулахыг хүсвэл ариун billg@mjlradio.com хаягаар явуулж болох юм шүү. Тэгэхээр бид нар бас эфирээр бас өөрсдөө зохиогчийн албан те уншиж үзээд тэгээд сонгоод бас ингээд та бүхний сонорт хүргэх болно. За тэгэхээр хамтарч хөтлсөн угнаахтай маш их баярлалаа. Маш баярлалаа. Үнэхээр таатай байлаа. За тэгэхээр өнөөдөр ингээд бидний бүхэл өдрийн турш өргөдөг 16 дахь хамгийн сүүлийн эфир маань ингээд төгсөж байна. Дуусаж байна. Тэгэхээр та бүхэндээ маргааш өглөөний 7 цагаас дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр уулзнаа. Тэгээд сайхан амарцгаарай. Маргааш уулзцгаая. За баярлалаа.